За мөн л адилхан яах ёстой. Би тэнцээр бодчих. X1-ийн X1 дээр нэмэх нь X2 хэдтэй төгсөх вэ? За багсах нэг юм байна. X1-ийг үржих нь X2 хэдтэй төгсөх вэ? Багсах 2 уу тийм? Энэ бол би тэнцээр. За одоо бид нэр трийг болох гэдэг байхгүй юу? X1-ийн 3 зэрэг дээр нэмэх нь X2-ийн 3 зэрэг. Кубүүдийн нийлбэр тийм? Чин томьёотой. Томьёо нь болохоор X1 дээр нэмэх нь X2. Тэгээд юу вэ? X1-ийн квадрат хасах нь X1-ийг үржих нь X2. Нэмэх нь X2-ийн юу вэ? Квадрат. За ийм ба. За бид нар энийг шууд мэдж байгаа энэ хэд вэ? Нэг байгаа тийм? Шууд мэдж байгаа. Энд явуулсныг оруулаад тавьчихна. Энийг бас мэдж байгаа. Энэ хэд вэ? 2 тийм үү? 2 энийг оруулаад тавьчихна. Одоо бид нар юу мэдгүй байгаа вэ гэхээр X1-ийн квадрат дээр нэмэх нь X2-ийн квадрат. Энэ хоёрыг мэдгүй тийм? Энийг яг хүн шиг авах тийм шүү. Нөгөө тийм бол энэ ихний тгчдгийг яг уу тэгэхээр хөдлөг квадрат зөвшөөрч. Квадрат зөвшөөрлөөр юу болж байна вэ? X1-ийн квадрат дээр нэмэх нь X2-ийн квадрат. Нэмэх нь 2-ыг үржих нь X1 X2. Голын хөгшнийг би авталтанд хэлчихлээ шүү. Бид болно үсэ. Тэгээд тэнцүү хэд вэ? 1. Биш хасах 1. Биш 1. Нэмэх 1. За энэ хоёрын үржүүр хэдлээ. Хасах 2 байгаа шүү тийм үү? Хасах 2 байгаа. Хасах 2-ыг сүрэг болно. Сүрэг авталтанд оруулах юм бол X1-ийн квадрат дээр нэмэх нь X2-ийн квадрат тэнцүү хэд вэ? 5 гарах юм байна тийм үү? Одоо бид нар яа гэсэн үг вэ? Энэ хоёрын оронд 5-ыг оруулж. За тэгээ бичих юм бол юу болж байна вэ? За уртлын цэцнийг байгаа. Үржих нь энэ хоёрын хоёр дугуйцсан гих чинь нийлээд 5 болсон байгаа. Тэгээд хасхыг нэмэх нь юу вэ? 2 үү тий? 7 боллоо ингээд юу болно гэсэн. Зөв ингэж шаардсан. Кубүүдийн нийлбэрч бас хүндэтгэд байгаа гэж байна тий. Квадратуудын нийлбэр гэж яг нь заавал яах ёстой. Ийм хүндэтгэд байгаа ч гэсэн.